За хай. Удаан хугацааны дараа бичлэгээ дахиад эхлүүлж байна. Тэгээд сүүлийн бичлэгээ хизээ хийснээ сайн санахгүй л энэ 2-3 сар хийсэн баха. Тэг өнгөрсөн хугацаанд маш их юм болсон. Харж байгаачлан нүүсэн, саяхан нүүсэн болохоор одоохондоо зогсож шамжааг байгаа. Тэгээд одоо хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар ч хэсэн товчхондоо гэх юм бол хичээндээ хэсэг амьдэрсэн. Тэгээд сайхан тустай гарсан. Миний төрс өдөр боллоо. Төрс өдөр маань амар гоё болсон. Өөр гэх юм бол бас яг санахгүй байна. Гэхдээ амар завгүй өнгөрсөн. Миний нөгөө яг амьдралын хэм маяг бол амар өөрчлөгдсөн. Нэлээд завгүй наашаа чаашаа явсан. Тэгэд манай сургууль ажил ихчийнхээс хол болохоор нэлээд наас чаашаа яваад явдалтай бас нэлээд хөөрхөн ядраад. Тэгээ одооноос нэг жоохон амьсгаа авч эхэлж байна. Тэгээ энэ 7 хоногоос эхлээд би амралтаа авсан болохоор буцаад бичлэгээ хий гэж бодоод ингэ байж байна. Уг нь бичлэгээ хийхийн үед хийх нь ойлгомжтой байсан л та. Тэгээд нэг завсарлчаар тэр чигээрээ ингээд явцдаг болохоор тэгээ яваад исэн чи явал байла. Тэгээ энэ жил уг нь Монгол явж нэг гоё сэрэгчид ирэй гэж бодсон чинь хамаг юм давхцаад боломжгүй болсон. Өглөө би хаяг маягаас олуулчаад түрүү интернетээ олбуулчаад тэгээ одоо гэртээ нэг хийх бас жижиг юмнууд байгаа. Гэхдээ хийх юм бол нэг юм байна. Одоо амарсан юм чинь тэгээд явандаа хийгээд явах бах. Тэгээд нэг тиймэрхүү сонь сайхан байна да. Одоо болохоор би нэг юм хийх гээд ямаа бэлтцсэн байж гин. Тэгээ босч тэрийг хийцгээе. За одоо юу хийх гээд байна вэ гэхээр би ингээд өмнө цэцэгнүүд аваад тэгээд өгчихээр хаяхаар нэг жоохон хэцүү байгаад идэв штэ. Цэцэгнүүдээ хатаачаад ийм савнуудад миксердээд хатааснаар нь он сарын агаад хий гэж бодоод тэгээд яг одоогийн байдлаар надаа сүүл тавсан 3 цэцэг маань байна. Энэ маань нилээн хатчихжээ. Миксерцэн ч гэсэн муухай болох үгүйг нь би сайн мэдэхгүй л юм л та. Гэхдээ миксерчүүл яриа дээр байх гэж бодоод байгаа юм. Яаж цэцэг хатгалахаа сайн ойлгохгүй л юм л та. Өсөлсөн шиг бүр амар нунтаг бол болохгүй юм шиг байна. За ингээд. За ямар ч тач болчлоо. Гэхдээ миний санснаар нэг нь л боллоо. Энэ хоёр нь цагаан байсан бохгүй юу? Цагаан ягаан байсан. Тэгээ дээрээс нь арай бүрэн хатаж амжаагүй байсан юм шиг байна энэ. Тэгээд энэ хоёр нь болохоор нэг юм сонио. Шаргал матчиг болчлоо. Энэ нь ягаан гүтээсэн болохоор яг миний бодсноор юм боллоо. Гэхдээ яг одоо ойлгочлоо. Тэгэхээр дараагийнхаас зөвхөн дэлбэнүүдийн салгаж авах юм байна. За яг миний бодож исэн юм жоохон филтэрчлээ гэхдээ яг зүгээр. За одоо гэрээ цэвэрлэхээ. За би ирлээ. Гэхдээ нэг юм цэвэрлж янзсангүй. Нөгөө юмнууд авчаад цэгцлэх юмнууд байгаа болохоор нөгөө сав суулгын янз бүр юмнууд авчаад цэгцлэхээр байгаа болохоор ерөөсө гараас гарч өгөхгүй байна. Тэг маргааш дэлгүүр орж юмнууд авчаад захиалах юмнуудаа захиалчаад тэгээд нэг багаар хийх юм шиг байна. Тэгэхгүй бол одоохондоо л ерөөсөө зэрэгдэхгүй байна. Тэгээд сая нэг жоох юм идчихэд нөгөө жимээс авсан байсан. Тэгээд одоо энийгээ унгаа нэг кино үзээд тэгээд өнөөдөртөө ер нь ингээд амарлаа. За өдрийн мэд. Өглөө босчоод сайн байгаа уучаад сайн жоохон нүрэндээ юм төрхөж хувцас өмсчүүд одоо имарт гаргаж байна. Гадаа ядж чад өнөөдөр битүү бороотой бүрхэг. Тэгээд нэг жоохон залхуу хүрээд тагаа мэддэхгүй юу яагаад гэн мэддэхгүй нэг тийм сонирхол юм. Ямар ч исэн гарцгаая. Гадаад ихтэй зонтог монтог барьж явах болохоор
бичлэг хийх чадахгүй ч магадгүй. Тиймэрч март дээр очиод уулзцгаая. We've been done long before it all becomes. Still can't give it up. Lead me on, but leave before the morning comes. Even though it's what we want, can't keep it up. But I just don't wanna leave you. Might just go with the reasons why people can't lay here and speak. Kitchen clothes. You breathe and watch the kitchen lighting moves like easy song. The lights press gentle, clear and warm. The bright new day.